болоод байна. This is a demonstration. We don't see nothing. Нэрээ тоцны. За ингээд ийхүү Бенин улсад газардлаа. Тэгээд буудал маань намайг ирж тосох ёстой юм. Тэгээ хараахан ирээгүй байгаа юм шиг байна. Тэгээ хүлээгээд байж чинь ингээ харах юм бол ямар ч зэн үндэсний хувцас нэг тэр ийм тод өнгөтэй ийм хувцснууд байд юм бэ. Тэгээд хүмүүс нь бол ийм нөгөө хамаагүй гоё зөөлхөн энергитэй хүмүүс май такси хамаагүй гоё ийм зөөлхөн энергитэй хүмүүс болоод явцдаг юм байна л да. Тэгээ би чинь сая бол их муухай хандлагатай хүмүүстэй тийм ээ. Их нөгөө тийм төрийн албан балбан ч гэсэн айгүй муухай нэг тийм газар их энерги алдаж ирлээ. Тэгээ башгүй энэ юм байна л да. За тийм хувцастай. Тэгээд их муухай энерги алдаж ирлээ. Би бас нэг сонин хөлрөөд сулбаагаад их сонин болчлоо шүү сая Самалиад байжгаад. Тэгээ энд ямар ч нэг имлэг орж маргааш нэг шинжилгээ өгнө. Тэгээ сонин би султаал хөлрөөл нэг тийм хоолны дуршил буугаад их сонин болчлоо. За тэгээ ямар ч энд бол хамаагүй гоё юм зөөлхөн энергитэй гоё хүмүүс байна. Андшгүй нисэх буудлын дээрээс. За тэгээд буудлын дээр очиод буудлаа танилцууллаа. Би бас энэ буудлаа нэлээ бодож харж байгаа сонгосон энэ гоё буудлын загсан гэж би зүгээр бодож байна. Ягаад гэвэл сая чинь бол Самалиад үнэхээр энерги ингээд хамаг энерги сорогдлоо. Тэгээ энд бол маш юм гоё тухтай буудлын бас буугаад бай гэж бодоод нэг энерги нөхөж явахгүй болохгүй байл та. Дээр нэгээ би жоохон хямраад эхлэвэл одоо муухай жоохон тааруухан буудлын тоонуулаад тэгээд өвдөж штэ тэр жигтэй. За тэгээ ингээд явж байна. Тэгээд ямар ч байсан анхны сэтгэгдэл бол дажгүй сайхан санагдчих шүү. Бенин улс. За тэгээ буудал маань бол янзын сайхан яг гоё цэвэрхэн буудал байж таарлаа. Тэгээ нэг тулгымцсан асуудал байна. Манай буудал ерөөсөө англи хэлээр бараг ярьдаг юм байна. Ер нь л огт бараг ярьдаг юм байна. Нисэх буудал дээр бас англиар ярихгүй байсан. Одоо иммиграшны ажилтнаас эхлээд валют солих гээд энд нэг юм нэг жоо асуудал үүсчихэд байна. За ингээ ямар ч хэлсэн би ийшээ нэг дэлгүүр орох санаатай гарч байна. Тэгээ нэг өнөөдөртөө нэг онлайнаар хайжгаад маргааштай нэг англи хэл дээр ярьдаг хүн олж авна да. Тэгээ энэ хүмүүс нь ингээд харьцангуй ер нь гайгүй надад санагдчихлаа штэ. Тэгээд одоо тэр цаана ингээд гоё далаа байгаа байхгүй юу? Миний яг энэ одоо байршил чинь ийм нөгөө beach front маягийн юм байгаа юм. Яг далаа руу харсан. Барилгын хэж бүрэн зураг төсөл барилга угсралт Richmond Consulting. За манайхаа баларсан. Буудалтаа байж исэн чинь амар халуураад огцсон. Нуруу ингээд нэг шатгах байгаа юм шиг болоод нэг сонирн болоо. Тэгээд ресепшн залуудаа хэллээ. Тэгээ намайг эмнэлэг рүү дагуулж явъя гинэ. Ашгүйнэ гайгүй сэтгэлтэй бас ресепшн байна. Is hospital near? Near. За ашгүй ямар ч нэг эмнэлэг орё. Амар халуурцсан байна би одоо бол. Тэгээд нөгөө хумхаа шар чичиргийн шинжилгээ өгөөтгий. Ягаад гэвэл би чинь нөгөө юу яатсан штэ. Этиопт болон Сомалиад байхад шумууланд бас хит хазуулцсан. Яаж сэрэмжлээд ирээсээ хазуулчаад байгаа байхгүй. За тэг ямар ч имлэг ороодох ойрхон ингээ алхаа явчих юм шиг. Имлэгийн нүүцсэн байна гинэ. Тэгээд такси явъя гэж яа. Энд байсан гэдэл сая тэгшиг болоо. Имлэг энд байсан тэгээд нүүцсэн байна гэд. Мань хүн бас өөрөө имлэгээ нэгсээ мэдгүй юм шүү. За ямар ч байсан ингээд нэг имлэгээ залгуулж аваад явж байна. Уруулаа нэг мотоцикл дээр суудсан. Нэг сэрэлт мэрлэх кино шиг санагдаад их ингээд би өвдсөн яахаа мэдэхгүй. Тэгэл ингээд мотоцикл дээр одоо суугаад явж байна ямар ч байсан тэгээд. За имлэгт очиж шинжилгээ өгөхөөр янз бүрийн бишил байгаа сая бурхан минь. За ашгүй энэ клиник Серена медикал зал гэл. За ямар ч имлэг дээрээ хүрээд ирэх шиг боллоо. За шинжилгээг өгье бурхан минь юу гэж гардаг болоо харин. За эхлээ жин үзнэ гинэ. 75 хүүх би чинь 2 ил хайцсан биш үү?
Асет. За энэ чи суугаарай гэж. За суугаад. Даралт үзэгч шиг байна. За шинжилгээнд орлоо. Хат болох юм дээ. За ингэ шинжилгээ өгөөд гараад ирлээ. Одоо эмч маань Merci. Маргааш над руу WhatsApp-аар шинжилгээний маань хариуг өгөөд зөвлөгөө аваад хэлээд явчих. Тэгээ ер нь бол ноцтой бол биш вэ гинэ. Сая одоо ChatGPT гэдэг юмны буйнаар ингээл Франц Монголын оронд тест айгүй сайн ойлголцлоо шүү дээ. Тэгээ ноцтой бол биш байна. Ер нь ханаа том уу бах. Гэхдээ танаас шинжилгээ авчий гэдээ авж гин. За тэгээ хэрвээ миний бие өвдсөн тохиолдолд, хүндэрсэн тохиолдолд энд ийм боломжийн хямдхан ийм гой үйлчлэгээтэй имлэг ашгүй байгаа юм бэ. Яа, самаалаад биемийг хүндрэл баларсан бол өста балрын шүү тэнд бол. За энд бол ингээд ирээд ингэсэнтэй би бол бас их баярлж байна. Тэгээ ерөнхийдөө ингээд шинжилгээний хариу гарсны дараа надад эмнүүд бичиж өгнө гэсэн. Түн брэнд задарлаа. За ингээд өглөө болсон байна. Тэгээд эмчээс маань хариу ирсэн. Шинжилгээний маань ингээд хариу. Тэгээ амар мундаг ингээд монголоор бичсэн байгаа байхгүй юу? Сайн уу ирхмээ хумхаа өвчний шинжилгээ сөрөг гарсан ч ханиадны нянгийн халдвар авсан байна. Өөрт байгаа антибиотикийн зургийг явуулна уу гэд. За тэгэхээр ямар ч нөгөө хумхаа элдв янзын халдвар нь бол надаас хол. Тэгээ надад ийм эмнүүд бичиж өгсөн. Тэгээ нэг хөрхийн хар өнгөтэй лайк явуулсан байгаа зү юм лайк. За би чи болон тэгээд өстой ханиад төрдгөө хүү юм байгаа юм да. Маш сайн дархлаатай юм байгаа. Тэг үнэхээр одоо энэ Африкийн ханиадны дархлааг бол барсан гүйлтэй одоо өрхөө. Тэгээ миний нөгөө дархлааны системүүд маань одоо төсөөлөлийг юм жад мадтай юм хармаар огт танихгүй юм юунууд дайраад ороод ирж байгаа бах те вируснууд. Тэгээ ингээд ханиад төрсэн байсан юм байна. Бүр бөөм баяр болоод би чинь тэгээд одоо сайхан яг энэ зааврын дагуу эмийн нуугаад тэгээ 3 хоногийн дараа бол зүгээр болчих юм шиг байна. Эмчийн хэлснээр тэгээ ус сайн уугаарай гэсэн тэгээд одоо яста гидсэл зүдийтэл ус ууж чандаа өчтөрөөс хойш. Одоо манай нэг юм өчигдөр би онлайнаар буудлаараа одоо олж авсан. Нэг юм жоохон англиар ярьдаг юм шиг байна. Надаас бараг 2 дахин муу англи хэлтэй. Гэхдээ нэг юм нутгийн хөтчтэй хамт ингээд Котону хотоороо явах гэж байна. Гэхдээ эхлээд Нигери улсын элчин сайдын яам руу очих хэрэгтэй байна. Ягаад тэгэхээр би Нигеригийн визийг юунаас авчих байсан байхгүй юу? Уул нь Этиопоос. Тэгсэн чинь Этиопийн Нигери элчин сайдын яам нь оршин суугаа хаяггүй хүнд виз өгөхгүйгээд ингээд надад бас хүндрэл учруулад ингээд тэгээ үндсэндээ ингээд Котону хотод ирээд имлэг домлог эмийн сан гээд Нигери элчин сайдгийн уул нь би чи энэ чи сүнс судлах гэж ирсэн юм байгаа шүү дээ. Энэ нөгөө вүтүүгээд ийм шашинтай юм байна. Сүнснээ. Тэгээ тэр шашныг нь би судлах гэж ирсэн. Тэгээд ямар ч байсан тэр шашны зан үйлрүүд би очноо тон удахгүй. За ингээд машин маань хүрээд ирсэн байна. Hey. Hello sir. Nice to meet you. My name is Sergey. Yeah. What's your name? It's Maruf. Maluf. Yeah, Maluf. Yeah, very nice to meet you. За ингээд Camry гэдэг машинтай сайхан ингээд хөдлөх нэ. Sir, first let's go to the Nigerian embassy. Okay, sir. За ингээд Нигери элчин сайдын яам руу очиод визний асуудлаа жигдлээ да. За энэ ажил ёстой ямар хурдан бүтчихэ. Би бүр амьдралтаа ийм хурдан виз авч үдсэнгүү. Нигериагийн элчин рүү орлоо. Ямар ч юм зүг бүглүүлэхгүй заяа. Зүгээр визний төлбөрөө төлөөл паспортоо өгчих гэстэй шууд дарснаа. За тэгээд манай улсад автаа мөрлөөр игээд ингээд ямар ч бичигсаас бүрдүүлэхгүйгээр ийм виз анхны удаа авч үзлээ. За ингээд Нигерийн асуудалгүй болсон. За ингээд эмийн сангаас эмнүүдээ авчлаа. Ажил маань тун хурдан бүтчихэ шүү энэ чи. Хамгийн гол нэг асуудал байна. Манай энэ хөтөч бороо бас арай л англи хэлгүй юм байна. Юу ч хийсэн өөдөөс no problem my friend. Юусе өөр үг мэддэггүй юм шиг байна. Одоо та хэд энэ явдал тунд хараарай. За ерөөсөө no problem my friend гэл өөр үг бараг байхгүй юм шиг байна. За ямар ч ч тэгээд явъя да тэгээд ажил сайхан бүтлээ. Ерөөсөө 1 цагийн дотор элчингийн виз аваад тий тэгээд бүхэлдэн бүтлээ. Can we go Ganvi village? Okay, Ganvi village. Yeah, okay. За. No problem гэж хэлсэнгүй. It's no problem. No problem Ganvi village. No problem. No. Yeah. За no problem. Энд юм хавч явж явах юм. Энэ. Тэр. За би одоо ингээд юу яах ч л да юм
усан дээрх тосхон гэж байдаг юм байна. Одоо энэ Бенини. Тэгээ усан дээр амьдэрдэг ийм тосхон гэж байгаа. Тэгээ тэр тосхон руу нь явхаар одоо нэг ийм далайн бомб гэдэг юм уу ийм юун дээр нэрчээд байна л да. Тэгээ энэчнээс нэг ийм нутгийн зав бит хоёр олж аваад тэгээд тэр усан дээрх тосхон руу бол явах юм. Тэгээд энэ орчинг ер нь ингээд сонирхоод бас харсан чинь яг энэнийхээ хажууд ийм загасны зах болтой юм байгаад байна л да. Тэгээ ийшээ бас орж үзье гэж бодлоо. Манай бороо бол нэрээс no problem my friend ирэл явж ин да. За ингээд ийшээ налах. Let's go my friend. Let's go. За ингээд загасны захын сонирх яа. Би чинь сая Сомали загасны захаар орсон. Хүмүүс нь амар муухай хандлагатай бичлэг хийж бараг чадаагүй. Fish I don't know. За энд ийм загаснууд байна. Чи юу гэдэг вэ? No. Yeah. Яг bonjour. Okay. За бас бичлэг хэлгүүл дурамчхан байх шүү хүмүүс. Тэгээ явуулчлаа. Ингээд нэг энэ ард иргэдийн хандлагын нэг сайн мэдрээтэй. Нисэх буудлаас эхлээд бол одоогор надтай муухай харьцсан хүн бол нэг ч таараагүй байна. Сая бол зүй ёсны зүйл тийм ээ. Бичлэг хийж яхад би бичлэг хэлбэлмээргүй байна гэдэг бол асуудалгүй. Гэтэл Сомалид чинь бол зүгээр бичлэг хийгээгүй алхаад явж явахад ирээд те чи муслимын шинжтэй биш үстэй. Яагаад одоо манай хувцсыг өмсөж байгаа энэ төр гэдэг ч юм уу ийм юмнууд бас ихээсэ. Sorry, what is this? Red oil. Red oil. Red wine? Wine. Yes. Red oil. Oil. За. Red oil. Улаантаас it's from fish. You said? Fish oil. No. Which oil? No. This we don't do. За манай ямар ч байсан no problem-с өөр өгнөд байна. Is Тос гэж байна. they make it with how they call it. Is it one fruit, red fruit? Red fruit. Yes. За нэг улаан өнгөтэй жимснээс гаргаж авсан л юм тос юм шиг байна шүү. За дахиад ийш алах юм чи яг загсны загч бас биш байна да. Янз янзын юмнуудыг бол ингэж нөгөө холиж зараад байгаа харагдаад байна. Эхээс ихтэн hello. Bonjour. Мэдлээд байна гэсэн чинь гараараа үгүй гэсэн юм шиг. Тэгтээ инээ чинь ер нь энэ хүмүүс хамаагүй өөр хүмүүс байна уу? Ерөөсөө нэг хүний нэг нүүрний буян гэж юм бас байдаг шүү дээ. Ингээд харахад нэг тийм энерги нь нийтлэгээрээ ер нь бол их тийм бажгүй гоё энергитэй хүмүүс. За яшаалх ай. За энэ зүйл цомхон зах юм байна л да. Ингээ бараг дуусчих байгаа юм шүү. За энэ ч бол гар хийцний нэг юм худалдааны юм байх шиг байна. Тэгээ анзаарвал юу байгааз саяны нөгөө өнгөрсөн улсуудыг бодохноо толгоон дээр айгүй их юу яаж байгаа үстэй. Толгоон дээр айгүй их тавьж явж байгаа үстэй. Ачаа бараага. Тэгээ би чи бас Мозамбикт энийг туршиж үзсэн шээ. Юу юм бэлээ? Нуруунд дээр үүрч явснаас ууг нь ингээд толгой дээр нэг зөөлөвч хийж хагаад толгой дээр юмыг ер нь өргөө явуул айгүй амар юм бэлээ шүү юм. Okay. Түрүүний тос чинь энэс yeah. They make The oil. Yes, they make Oil also. What is this? This thing, after they make oil, Yeah. the remaining this thing they take. За. Битгээр ойлгоцчих юм байна. Эний тос гаргасны дараа үлдэгдлэр нь энийг ингээд хийдэм. It's for food. Eat. No, this one is for make lights to take cook. Cook. Yes. За. To take cook. Хоол хийхэд зориулагдсан юм байна. Make lights. Take. Yeah. Understand. Thank you. За тэгээ үлдэгдлэр нэм юм хийгээд хоол хийхэд зориулсан байдаг юм байна. За энэ бас ингээд баахан хүмүүс цуглдсан. Энэ бас л загснуудаа зарж байгаа юм байна уу? Эдний юу байгааз энэ хувцснууд нь айгүй гоё тийм өнгөлөг гоё хувцснууд байгааз. Ингээ харахаар нэх гоё тод өнгийн. Тэгээ хүмүүс нь бол ийм гоё нүнжигтэй царайтай. Тэгээ ийм тод өнгийн хувцтай. За ийм хүмүүс бол Бенин хүмүүс юм байна шүү. За энд бас л загсан дээр л очилж байгаа юм шиг байна.
Жижиг загснууд их байна. За одоо тэгээд нэг ийм завинд суугаад явах гээд байна. Хэр аюул хүн боллоо энэ завин одоо. Тэгээд одоо суугаа явна да. Усан тосгон руу очин да. Яв. За арай л өөр заваар явнаа гэж чинь тэр энэ цаана байгаа бүр юм жижиг мижиг шиг бол биш юм байна. Ямар ч үс нэг арай жоохон барьцтай заваар явахаар боллоо. Тэгэхгүй тэр цаана байгаа энэ хүүхдүүд эдний яваад байгаа энэ жижиг зав бол өстой хөмрөн шүү. Одоо тэр хүүхд харалтаа ингээд суудсан явж байгааз тийм зэмээр бол явснаас яваагүй энэ дэр. Тэгээ сая би за манай энэ чинь бол бас нөө проблемээс илүү олон үг ярьчих юм байна уу. Ингээ хилээ санаа оноог бол ойлголцоод явчих юм байна ашгүй. Тэгтээ их юм дотгошоогоо энергитэй интроверт маягийн нөхөр ер нь юу ч ярихгүй. За одоо яг явах завинд минь суулгаж чинь энэ завээр зөөж байгаа юм байна л та. Абай. Thank you. За завиндаа суучлаа. За сүдрүш мөдрөвчтэй. Гэхдээ бол моторгүй гараараа сэлүүрдэж явж таарах юм байна да. За мань хүн энэний моторыг нь наашаага шилжүүлэх гээд байх шиг болчлоо шүү. Оо тийм байна. Саашгүй ингээд мотортой явах юм биш үү? За болж шүү. Гэхдээ тэгээ сони юм а тий. Ингээл явцсан ч гэдэг энэ хүмүүс. Энд одоо бас нэг ах байна. Тэгээ тосгоно гэхээр бүр ямар юм байх болоо. Bonjour. Царайгаа нууж байна. Одоо ингэж мэдчихдэг юм билээ л дээ Францаар. Bonjour юм шиг байгаа. Тэгэхээр сайн байна уу гэсэн үг юм шиг байна. Энэ одоо жишээлбэл яг юу хийж ингэж загас барьж байгаа юм болоо. Гэр мэрлүүгээс явж байгаа юм болоо. За энэ охин бол ингээд ямар ч байсан ачаа зөөж байгаа харагдчихээн тийм ээ. Урдаа юм ачсан байж шүү дээ ингээд. За тэр цаана ус нэг юм байшин байж лээ. Гэтэ тосгоно нь бол арай болоогүй юм шиг байгаамаа. Ирэх жоохон зайтай юм шиг билээ. Бараг 40 минут явна гэж надад ойлгуулсан. 40 минут уу 14 минут уу мэдэхгүй. Аль нэг юм 14 л гэсэн ямар ч байсан. За энд бас ингээд ачаа зөөж байна. Тэгээд энэ завин дээрээ бас жижиг завин дээр юм дарвуул хийцэн байгаа үстэй. Салхины чигмийг тохируулсан юм шиг байгаа юм. Энэ зав бол эвгүй шүү, хөмрөн шүү. Би бол тэгээд жишээлбэл ус руу орвол тэгээд жиг нөгөө чулуу штэ бүг гэж доошоо байхгүй болчих. Ус ястаа сэлж чадахгүй амар айдаг. Энэ хүү явсаар усны тосгон мөр бүр ороод ирдэг шүү. Энэ дээр ямар гоё юм те ингээд нууран дээр ингээд юм тосгон. Тэгээ би юу ялла одоо бас амар юм аа нэг ChatGPT гэж нэг тун амар юм байна. Энэ мэдээллүүдийн ерөнхийдөө авлаа. Энэ тосгонууд ер нь анх яаж үүссэн бэ гэхлээр нөгөө 16 17 зууны үеийн боолчлын нэг юм байна шүү дээ тий. Тэр үед үүссэн юм байна. Тэгээ өөрөөр хэлбэл тухайн үед нөгөө боолуудыг одоо эдний чи хөргий зүгээр ахт ингээд барьж аваа боолчилждаг тий. Тэгээд энэ бүүдүү гэдэг энэ шашныхын соёл болон ер нь бол ингээд гадныг колончлогч байгаа иргэдэд яг энэ усан дээр амьдарч байгаа хүмүүсийг бол ийм колончлтгүй байсан юм байна. Зан үйл талаасаа ч тэр за мөн өөр босод зүйлсээрээ ч тэр ингээд колончлтгүй байсан юм боол бодохгүй байсан юм байна тэрийг. За эн чинь бараг Африкийн Венец юм биш үү те. Тэ бараг Африкийн Венец юм биш. Гэхдээ одоо би бол ингээд энд юу яаж чинь бараг нэг 4 дахь вэ 3 дахь вэ ийм усан тосгон дээр ирж чинь та бүхэн миний Бруней улсын бичлэгийг үзчихсэн бол тэнд бас ийм усан тосгон дээр амьдардаг хотхноор явж исэн. Энд нэг юм ялгаатай юм байна. Бруней бол ингээд энэ айлууд нь хоорондоо шууд ийм зам хийцэн те дээгүүрээ яваад ингээд айлуудад холбогдчихдаг. Энд болохоор ялгаатай нь юу вэ гэхээр айл болгон ийм нөгөө тустай байгаа байхгүй. Одоо хөрш айл руугаа орохын тулд жишээлбэл шууд алхаад орж чадахгүй те. Заавал ингээд завиа ашиглаж хийж ингэж орох нь вэ штэ. Йоо тэгтээ үнэхээр сонирхолтой юм хараа. Энд ястай ингээд амьдрал бол үндэ ингээд өрнөж штэ. За энэ ч бол ингээд завин дээр жимснүүд зарж чинь те. Энэ бол баг ингээд энтхийн
дэлгүүр болчихж байгаа юм дээ шүү дээ. Тэгээ харахад их гоё юм нүнжигтэй хүмүүс байгаа даа эдгээр яалтчгүй. За энд бас ингээд нэг барилгын ажлууд явагдаж байна. Тэгээ ингээд харуул ер нь энэ нэг тийм гүн биш гэсэн үг. Энд чинь мод ингэж тогтчихл байгаа бол энэ чинь бол айхтар гүнзгий гэсэн үг бол биш байна л да. Тэнд бас юм баахан бакришгаар энэ төр хийцсэн байна. За одоо тэгээд юу яа чинь энэ нуурын дундаа яг нэг юм хэсгэн бас юм газар ингээд товоогоод одоо гараад ирж байгаа юм байна л да. Тэгээ энэ минь болохоор бас баар гэдэг нь бол их ойлгож чинь цэц гига гэдэг нь эдний хэлээр юу юм шиг байна те. Хоол мол иддэг ч юм уу тийм л газар юм шиг. Тэгээ энд блок хөрцөн энд нэг л юм барих гад байна да. За ийшээ ингээд харъя. Энэ нэг айл руу бас би нэг ороод үзчихмээр байна гэд хэлсэн. Тэгээд энэ хэдтэй яриад байна уу юу? Сайн мэдэхгүй байна. Ямар ч нэг айл руу ороод үзчихмээр л байна. Энэ бол нэлээд л аж ахуйтай айл бол та ийшээгээ блок цутгацсан тийм ээ. Нэлээд нэг юм хийх гээл байна да. Follow like this. We can't enter another. Another person boat. Ингэж энэ айл руу орж болохгүй л гин л дээ. Энэ нөгөө хүний завиндагаар бас гიშгэж болдгүй юм шиг байна. Энэ айл руу орж үзэх гээд байгаа юм аа. Тэгсэн чинь өөрсдийнхөө заваар ингэж тойрч очиж жагаад орё л гээд хэлэх шиг боллоо. Энэ бол гэхдээ дотроо ерөөсөө хүн байхаас ш өөр юм бараг байхгүй. Шахал амьдрт юм шүү. Тийм байна да. За саяны айл руу бол ороод угаасаа юу ч байхгүй юмтай айлд орж үзгэнэ. Тэгээ энэ болохоор нэг төв зогсоол нь таарах гэдэг байна да. Транспорт гэдэг чинь тээвэр тийм ээ. Тэгээ хоол моол энэчнээс ер нь ингээд нөгөө хот мот руугаа тээвэр хийгддэг юм шиг байна. За тэгээд одоо энэ хавийн нэг айлаар ороод үзчих юмсан. Эдгээр англиар ярьдаг бол би өөрөө шууд ярьчихлаа та. Тэгээд гол нь энэ хоёроос жоох юм хараад тавьчаад байна. Ойлголцох бас жоох хэцүү байгаад байна л да. Энэ айл руу нэг ороод ирчихсэн. Bonjour. 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 За энэ айлтай яриад ах шиг байна. Ороод үзчихье. Мэдээж бол гарын мөнгө бол өгнө шүү дээ. Мэдээж. Орлоо бичлээ бол гарын мөнгө өгнө. За яриад хэллээ. За бараг оруулчих юм шүү дээ. За ер нь яриад өгч байгаа юм шиг байна энэ. Замаа зогсоогод хэллээ. Яа I'm waiting. За ингээд нэг хоёр айлч байгаа юм уу? Is he permitted to go? Яа, за болцсон юм шиг байна. Манай энэ зарчим бас англиар бараг ярихгүй. Яа. Йоо, за буух гэж өстэй хэцүү юм байна энэ айл руу ёо. За камер унгачих вэ те. Яа. За ай. Камер унгахгүй ингээ гарчилж хол байна. Хей. Merci. Bonjour. За эхлээд энэ хоёроо хүлээе. Шууд бас айл руу бичээд орчих болохгүй мэдэхгүй байна. За яана энд бас нэг дээгүүрийн шалтын ихч байж штт. Нөгөө Этиопт байдаг хүмүүс шиг. За яах юм бол асууя та. Can we visit the house? Yeah. Already permitted. Any problem? За асуудалгүй л гэж наашна. Bonjour. За амжилттай bonjour. Амжилттай юм аяг нэг иймэрхүү. Байдаг юм байна. Энэ ингээ арай доошоо шууд юм. Go to Istanbul. Yeah, I'm just stay here. Yeah. Thank you. It's how many families live here? How many families? How many people? За хичнээн хүн энд амьдардаг юм бол. Ten person live and these 3 rooms, right?
Yes. 3 өрөөнд 10 хүн амьдэрдэг юм байна. Excuse me, may I say? За аруулаа амьдэрдэг байх нь. Ингээд харахаар энд бас нэг айл байх шиг байна тий. За. Юу яриад ирэлтэд байгаа юм байгаа хэрэг тэгээ. Is he president? No, this one is not. Я ерөнхийлөгч нь өгсөн чи биш инээд чи. This is. The brother. Yes. Yeah. He's not the president. За ерөнхийлөгч нь биш. Гэрийн эзэн юм байна гэд. Merci. And may I interview the next room? За болно л гэж байгаа шиг. Би ч одоо тэгээ хэлний сайн ойлгохгүй мөртлөө body language ер нь ойлголцоо явдаг болчиход байгаа юм да. За энэ ч нэг хөрхөн жижигхэн муучгаа. And how do they take water? Drink water. Where from? Where from? Nous avons des forages d'eau potable. Et c'est un peu loin d'ici. Tout à l'heure, on va voir ça. Et maintenant, They make somewhere where they use water. It's not here. They go fresh water. From Fresh another water. place. On the boat. Yes, on. За. Юугаараа зөөдөг юм байна л та. Заваараа цэвэр усын тэндээс ингээд зөөдөг юм байна. За энд юу вэ гэсэн чинь? It's a market. Supermarket. Hello, Ahimera. Биш ч юм уу? Гүү энэ да. It's a shop. Shop. Yeah. Shop дэлгүүр юм байна энэ чинь ингээд. Bonjour. За ингээд ийм дэлгүүр. Гэтэ баахан хоосон шилэл байна дээ ерөөхдөө 2-3 ундаатай. За нэг ийм байдаг байх нь. Wash. За энэ их болгоомжтой байхгүй бол болохгүй юм биш үү? Kitchen. За энэ галт тогооны өрөө байх нь биш үү? За яаж хоолой хийж ийн гэхлээр түлээ түлдэг байх нь бургас гэх юм уу тийм ээ. За ийм мод түлдэг байх нь. Тэгээд энийг бодвол 100 маягаар ашигладаг байж таарах гээд байна да тий. За энд юу вэ? Уснууд байна. За би нэг ийм газар ирэхээр нойлн хаана байна л гэдэг надад яг сонир санагдаад идэв. Одоо асуухаар энэ хүмүүсийн уурыг хөргөч болоо яах вэ? Yeah, understand. And chicken shop and the living room. Where is the restroom? Toilet. Okay. Toilet. This one. За нойлн нишиг гинэ. Нэг хүн гарч байгаа юм шиг ойлоо. It's a toilet. It's also toilet. WC. Yeah. Энд ч ингээд би засчихж байгаа юм байна л та. Yeah, understand. Also washing. Yeah. Энүүгээр бас ингээд гар нүрээ угаах юм байна. За нэг иймэрхүү. Гой чангач инээлтсэн хүмүүс байна өө. Ер нь би яг нэг спотл дээр буугаад зөвл мэдэрсэн байна. За ингээд нэг хитэн төгрөг өгөөд гаръя да. Merci sir. Merci. За баярлалаа гэд ингээд. Энэ бол бүр жижигхэн айл гэж энэ бас үсчин байна шүү дээ. Үсчний газар байна. За тэнд нэг левчиггүй юм бэ. Левчиггүй гэж шүү. Дээгүүрээ ер нь бол бас дээгүүрээ шалдан хүмүүс их таарч шүү. Төрөүний тэр айл руу ороход бас ихч левчиггүй байж байгаад тэгээд намайг буцаад ирэхэд гадуурх хувцас үүссэн байсан. Их гоё мэдрэмж байна шүү. Гоё гэхээс илүү тийм сонин мэдрэмж байна. Ингээд ийм бүрнээ эдт явснаас бол шал өөр мэдрэмж авч байна. Африк болоод ч тэр юм уу те. Ингээд нэг л тэр бүрнээ Тайланд эдрээс бол шал өөр мэдрэмж авч байна. За бас энэ ч ийм сүмтэй юм байна. Христийн сүм гинэ.
Ингээ христийн сүмтэй бүгд л байна да тийм ээ байж болох юм. Энд ч нэ бас юм сургуультай юм байна шүү дээ. Хүүхдүүд нэг хөрх ингээд заваараа хүрээд ирт юм байна. Тэгээ дөрөв туц нь болохоор юм цэргийн утас шиг нэг юм саарл. Одоо энэ хоёр хүүхд чинь гэрлүүгээ харж байгаа байхгүй юу? Сургуулаасаа гараад дөрөв туцтайгаа. За хөрх юм аа ингээд сургууль мургуулна. За ингээд усан тосгоноос буцаад явж гин. Маргааш бол яг энэ бүүдүүн шигшнээ. Одоо тэр мэлхийний арьс, могооны арьс гэдэг зардаг тийм зах байд юм байна. Тэгээд тэр зах дээрээс нь очиод бичлэгээ үргэлжлүүлнэ. За одоо би энэ зах руу н бүүдүүгийн одоо нөгөө шашны тийм ээ зан үйл хийхэд хэрэгтэй зүйлсийн нэг юм лангуунууд байдаг гэж дуулаад тэгээд одоо энэ хамгийн том зах руу н орж ирж байна л та. Тэгээ энэ захаас одоо тэр нөгөө бүүдүүнийхээ лангууг олж чадах нүг юу сайн мэдэхгүй байна. За тэгээ энэ чинээс ямар ч нөгөө бүүдүүнийхээ одоо хараалж чадханд ашигладаг тийм ээ. Тэр янз бүрийн зан үйлд ашигладаг юмныхын лангууг одоо хайж болохоор явж байна да. За манай бороо өөрөө бол яг сайн мэдэхгүй ч гэсэн хүүхдээс асуугаад яваад байгаа бол тэ энэ бүүдүүгийн лангуу хаана байд юм бэ гэдээ асуугаад яваад байгаа бол тэ. За тэгээд явж зах дотоороо явж байгаа тийм хоёр давхар руу гарч ирж байна. За яста сонир өнөр шууд үндстэд хэлж шин хоёр давхар руу. За энд л нөгөө нэг шашны эд зүйлсүүд маань байх шиг байна да. Бичлэг хэлбэлэх нь яах нь. За тэгээ энд юу байна гэхлээр шүү дээ тий. Бүгч байх шиг байна тий. За энд ийм материйн толгой. Хулганы ямар амар үнэртэй юм бэ? Үнэгний толгой. За энд ингээд амар юмнууд байна да шашны. Тэгээ ийм хохимой толгой молгой. За тэр цаана бахан үхсэн шувуу. Энд ингээд харахнууд байна шүү дээ. Энэ дотор бурхан минь. Тэгээ энийг л одоо энэ шашинд ашигладаг гэдэг. Тэгээ гол нь ингэж байна. Энүүгээр явж let's go next destination. Энүүгээр бол бас бичлэг хийхдээ болгоомжтой хүндэтгэлтэй хандаарай гэж хэлж байна. Хамар мамраа чимпэж мэмхээ те одоо нэг тийм хандлага үзүүлж болохгүй шүү гэж байна л да. За энэ тэгээд ерөөсөө амтны янз бүрийн за энэ бичлэг одоо тэгээд яадаг юм бол одоо шаардлага хангах юм болов уу болов. Йоо энүүгээр бол ингээд үнэндээ воо за ихтэй энэ дэлхий дээр ингээд ийм сони юм зөндөө байх юм аа. Энд нэг амьд тавтараа тэр гүгээ алга болчихлоо. Йоо ихтэй ямар амар юм бэ? Би яг энүүгээр явсан чинь нэг эвгүй амар жирэх чинь шүү. За энд бол бүр ингээд баахан амтан дэлгээ тавьчих. Гол нь би энэ чинээс юуг ингэ сонирхож харсан бэ гэхлээр яг энэ усан дээрх тосгоны иргэдийг бол боолчилж чаддаггүй байсан нь үүнтэй холбоотой юм билээ. Ягаад гэвэл саяны яг тэр шашны зан үйлэр эдгэр чинь нөгөө амар хараал хийж чаддаг тий хараалж чадах хийдэг. Тэгээд бол ингээ боочлогддог байсан ийм учиртай юм билээ шүү. За юу энэ да манайхаа би одоо Gogo Ding Pong гэдэг юу руу явж байна. Одоо тосгон руу явж байна. Тэгээ би маань бол тун сайхан дээрдээд их гоё болчлоо. Тэгээд энэ ч юу болж ийн вэ гэхлээр Зангбето гэдэг одоо энэ бүүдүүгийн бас нэг энэ бурхных нь ийм ёслол маягийн болж байгаа юм байна л да. Тэгээ энэ бурхан яадаг вэ гэхээр энэ шөнийн цагаар тий одоо энэ тосгон мосгоныг хамгаалдаг тий муу муухай юмнаас хамгаалдаг нэг ийм бурхныг бас ингэж одоо ёслол маягийн юм үйлддэг юм байна. Тэгээ тийшээ ингээд явж байна. Ингээд замдаа явж байна. Нөгөө no problem my friend жоохон солилцсон. Тэгээ нэг юм шин бороотой явж байна. Тэгээд тосгон дээр очиод бичлэгээ өргөжлүүлнэ. За тэгээд одоо нөгөө виллаж руугаа ер нь ороод ирж байгаа болтой шүү. Тэгээд яг л нөгөө Африкийн бусад улсуудтай адилхан л юм байна л да. Энэ виллажны ерөнхий зохион байгуулалт ингээд зурж мөрж байгаа хүмүүсийг хараад ийм гоё бас нууран дээр байдаг юм ба шүү дээ.
Энд чи нэг юм яалтчгүй нөгөө нэг юм дуграад идэг болтой шүү. За яг энэ талаас таарлаа да. Бонжо. Бонжо гэж хэлэх хэрэгтэй. Ахмадуудын дээр нь гараа суучлаа. За ингээд одоо багийн цайх ёстой одоо нэг ингэдэгчтэй те одоо нэг ингэдэгчтэй те Монголд одоо нэг юм бороо орохгүй байхаар нэг зарим баг сомдууд нэг бөөмөө авчираад ингээд бөөлүүлээд байдаг штэ те. Яг тэр шиг л утгатай юм байна. Одоо нөгөө Замбетэ бохон боёо одоо гинт хэрэг аюул осолтой энэ бүхнээс одоо ингээд хот байдагдаг те хамгаалагч нь бохныхаа хайрцаг шиг байна. Вау. Вау. Вау, таачстэй ахчихсан. Вау. Энэ нөгөө охин нь гараад тийшээ яваад ах шиг байх юм. Энэ биш. Энэ яг нөгөө харж ирсэн хүн байх шүү. Тэгээд энэ иймгээ дагахгүй юу? Энэ одоо энэ Замбетэ бухныхын дотор бол хүн байдаггүй гэдэг байгаа. Гэхдээ би бол итгэхгүй байна. Яаж ч утсан энэ дотор бол хүн байгаа. Байгаа байж ич л одоо энэ чи юу яана үстэй. Ингэж алхаж явна шүү дээ тийм ээ. За энэ одоо яах юм бол энэ бухнууд тийшээ яваад өгөх юм. За энэ хүмүүсээ нэг хүн загнаад яваад байна. Эднийг загнаад байна. За ингэ Замбетэ бухсан маань энэ удаа өнгөтэй. За юм хот өнгөтэй. За ингээд монголоор ярил одоо ингээд зайран байран байд ирж байгаа гэсэн үг үгэлтэй ер нь энэ дотор бол хүн байгаа шүү дээ. Яаж ч утсан энэ дотор хүн байгаа. Тэгээ ерөнхийдөө зайрангууд маань одоо ирээд за тэгээ энэ тусхныг бол одоо аюул бослоос холбон байлганаа гэж зан үйлдгээр ирж байгаа шиг байна. За тэгээд ийм ай хөгжим тоглож байгаа нь бол онготыг оруулж байгаа юм байна л та. Ингээд нөгөө Монгол нөгөө бөөнөр ингээд нэг балбаж онготоо оруулдаг шүү дээ. Тэр шиг ингэж юм. Тэр шиг ингээд онготыг оруулж байгаа гинэ. За холлоороо гэж юм. За гоё биш би өмнө нь яг зурагчаар л зөвхөн харж ирсэн юм аа ингээд бодитоор нь харна гэхлээр ингээ харахаар юм бурхан болгоныг нэг юм саваатай хүн хариуцсаад байгаа зодоо энэ бурхныг энэ хүн ингээд нэг хүн тэгэхээр би бол ингэж бодоод байна нэг хүн байгаа нь эсвэл энэ ёс заншил эсвэл энэ ингээд замыг нь хэлж өгөөд байна да тэгээ наашаа цаашаа гэж тэгээ яг хөө мэдээч бол энэ номог яриад ухад дотор хүн байхгүй гэдэг бол байгаа учраас ингэж хөдөлж байгаа. Нэг юм усаар ариутгаа яваад байна. За тэгээ ийм усаар ариутгаад байна. This is a demonstration. We don't see nothing. This side. Нэрээ доцорны. Anything. Do you see? Is it anything? Remember, come back. Зүггүй байлгүй дээ. Come back. It's okay. Юу вэ? Хүүе дахиад хөдлөд яваад гэлээ шүү дээ. Ямар сони юм бэ? Саа зин яаж болох вэ? Сая нэгэд харахаар хүн байхгүй. Юугаар очив? Really?
No someone. Anybody. It's also same. Anybody. Йоо. Anybody. Адилхан бүгдэнд хүн байхгүй л Are you гэдэг. see? Яа. Одоо ингэ бас үжигтэй явах юм. За энэ ястаа. За гэрч. Энэ яаж утсад оцсон хүн байгаа зүгээр. Яаж ингэж хүн байхгүй юм шиг харуултаад байна. Тэрийг би гайхаад байна. Яаж ч оцсон хүн бол байж ичдэг гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. За мэдээж одоо фашин би тийм юм бол үнэхээр ханддаг. Гэхдээ би энэ дотор хүн байхгүй байна гэдэгт бол яагаад ч итгэхгүй байна. Ямар ч байсан хүн байж таарна. Хүчрхүүлснээрээ одоо ингээд энэ тосгонд ямар нэгэн тэг тэрэг болон муу муухай юм бол ингээд ойртоо хандахгүй гэж байгаа юм. Одоо тайснууд ерөөсөө тэр юм билээ. Сайхан бүжиглээд тэгээд ингээд ямар нэгэн юу бол муу муухай юм бол дахиж ойртохгүй гэж энэ тосгондоо. Нөгөө бурхан энд очсон бүжгнуудаад байна. За энэ байштай ингээд юм ариун ус гэдэг байхгүй шингэн юм бацдаг гэдэг байгаа. За ингээд ус цацаад тэгээд ахмадууд нь чи арх нүрэлт болчихсон. What try? Энэ яаж юм бэ? За одоо хардаад тэрийг ингэж байгаас өгөхөөр дахиад хүн байхгүй. Энэ нэг учир байна дээ. Би энэ яг учрыг олноо. Энэ хүн байгаа штэ. Яаж ч утсан хүн байгаа. Яаж ч утсан хүн байх штэ. Одоо болохоор өөр юм гараад ирлээ. Энэ дотор хүн байгаа даа тэгвэл. Тийм үстэй. Энэ дотор хүн байх штэ үстэй одоо. Энэ болохоор түрүүнийхээс өөр юм байна. Хамгийн гоё нь ингээд чөлөөтэй бичлэг хийх боломж олгож байгаа нь надад айгүй гоё байна л да. За энэ дотор бол хүн байхгүй тийм ээ. Энэ буусан. За энийг задлж чинь да. Very good. Very good. Энд хүн байх та. Хүн байхгүй шүү дээ. Энэ ямар сони юм бэ? 하나라 먹고 하나를. Энэ ямар сони юм бэ те? Энэ дотор хүн байгаа юм шүү. Now it's two. And it's Two. move inside. Move inside. Do you see? Одоо ингээ хоёр хуваагдсан гэж байгаа байхгүй юу? Одоо ингээ сүлс маань хоёр хуваагдсан гэдэг чинь. Хүн байгаа болоод яриад байна уу эсвэл нөгөө Монгол бөө мөө шиг нөгөө түшээ мүшээ гэдэг штэ тий. Тэгээд түшээ мүшээтэйгээ яриад байна уу гэдгийг бисээ ойлгохгүй байна та. За ингээ сүлс нь хоёр хуваагдсан гэж үзэж байгаа юм байна.
За энэ ингээд хувцсыг нь харуул. Ойл чимэглэлийг нь харуул тийм Монголын бөөмөө маягийн бас тийм стил байгаа үстэй. Ийм эвэр мэвэртэй. За ингээд сүнс хоёр хуваагдсан гэдэг. Би заавал интернетээс хайж байгаа энэ учрыг нь олно. Энд ямар нэг учир байна. Эдгээр бүжүүлээд байна. Энэ арх биш тараа. За ингээд ямар ч байсан одоо тэр багийн тийм ээ ингээд энэ гат бурхнаа нөгөө одоо аргадах энэ ёслоор нь ороод гарлаа. Тэгээ одоо хоол идэх чинь тэгээ эднийх бол дахианы мах айгүй их иддэг юм билээ л дээ. Тэгээ энэ айгүй гоё. Тэгээ мань хүн бол надад ингэж хэлээд байгаа. За саяны дотор бол нэрийн хүн байхгүй л гэдэг байгаа. Би бол ягаад ч энэ дотор бол хүн байгааг нь бол мэдээд байна л та. Тэгээд мэдээд байна л да. Тэ. За тэгээ энэний амт бол их гоё байна. Ер нь альва шашин дээр бол ингээд анх угаасаа эртээр үеэс бүх шашин нэвтэр альва нэг улс орн руу нэвтрэхтэй. Нэм янз бүрийн одоо ил бишэд үзүүлжтэй. Ингэж хүмүүсийг хитгэн ардаас дагуулдаг байсан юм билээ. Одоо гараараа ингэж хүрээл идгээчдэг барьчдаг гээл тэ. Тэгээ яг түн шиг бол сая бас ингэж хүн харахад нэрээ ямар сони юм бэ гэдээ итгэхэд бараг ороод шүтчихээр тий ийм зүйлийг бол бас би үзэж харлаа гэж бодож байна. За одоо би ингээд энэ могон сүмэн дээр ирсэн байна. Тэгээд өчигдөр нөгөө зах дээр айгүй их нөгөө могоны арьс байгаадсэн шүү дээ тий. Тэгээд энэ вүдүүгийн шашинд бол могоог бол маш их хүчрэхэг одоо зүйл гэж үздэг юм байна. Тэгээд орохын өмнө заавал ингэж гараа угаах хэрэгтэй юм байна. Тэгээд могоог болохоор энэ хэд ингэж домогт үздэг юм байна л да. Одоо нөгөө маш ийм атгаг дайснуудаас цухтаж явж байгаад энэ вүдүү шашны бас нэг гол үндэслэг чинь тэгээд явж байгаад юунд аврагдсан юм байна. Могооны ийм үүрэнд ороод аврагдсан юм байна. Тэгээд түүнээс хойш бол ингээд могоог бол маш хүчрхэг амтан гэж үзэж бас энэ шашинд ингэж их чухал ач холбогдол өгд юм биш үү? Одоо энэ үүднээсээ ингээд могооны зураг байна. За одоо энэ болон амьд могоо дотор руу орж үзэж бас болд юм байна. Хүү ямар амар юм бэ? За тэгээд одоо энэ могоон чуулган гэж ийм юм баг байдаг баха. Тэгээ ийм могоон дунд энэ вүдүү шашны бас нэг гол төлөөлөгч нь могоонууд дунд орж ингэж амьд үлдсэн гиндэ. Энэ are they toxic? Danger. За аюултай л гэж шүү. Ийм олон могоонууд биш тарай. Яа. Энд бүр хүний толгоо ороодсон байж юм. За энд дахиад ийм могоо. Дахиад энд ор могоо. Дээр нь нүгээр ингээд ийм дүүрэн могоонууд хэвтчихэж шүү. За энд нөгөө яг жинхэнэ нөгөө нэг хараалж чадах идэг хүүхлээ бодчих энэ байна да. Ингээд энэ хүүхэл дээр ингээд хараа хадаасаар ингээд хатгаж хараал хийдэг байхгүй юу. Тэгээд яг тэр усан дээрх тосхныхноор оролдож чаддгүй ерөөсө гол айлгадаг байсан юмны нэг нь бол энэ хараал юм байна. Тэгээ ийм юмыг бол би одоо I watched it on the movie. Кинонд дээрээс гарч ирсэн. Тэгээ энэ бол өстой яг ингээд ам хамрлуун нам хадаас цогоол. За ингээл харахад л бодоо олохтой байсан гэж байгаа юм да яг энэ шашныхаа. За яста Мадагаскарт харъягээд харж чадаагүй мото энд харлаа шүү. Энэ вэ штэ тий.
Baobab гэдэг ийм мод багхгүй юу? Айгүй алдартай. Тэгээд за тэгээ энэ мод биш шүү дээ. Ингээд Мадагаскарт ургадаг, дээр нь Австрали цөөхөн ургадаг. Айгүй юм алдартай мод багхгүй юу? Эрүүл мэндийн мод гэж нэрлэдэг. Тэгээ энэ мод бол одоо ямар ч ган гачиг болсон ингээд юу яадгүй. Одоо ганддаггүй. Ягаад гэвэл маш их хэмжээний ус ингэж агуулдаг. За тэгээ энэ модон дээр ургасан жим центр бол нийл дархлаа эрүүл мэнд гэж байгаа юм л та. Тэгээ дэлхийд бүр маш ховор одоо ийм мод бол ямар ч байсан энэ Бенин улсад байдаг юм байна. Тэгээ бас эдний энэ түүхэнд бол хамгийн анхныхаа хааныг нас бараад ийм Baobab гэдэг мод болгож болж ургасан ингээд бас за ийм бас түүх байд юм лээ. Тэгээд үнэхээр би энэ модыг бол Мадагаскарт бүр ингээд олж харах гад чадаагүй айгүй хол явах шаардлага үүсчихэд тэгээ энд харсандаа бол маш их баяртай байна. За тэгээ та бүхэн саяны одоо ингээд тэр Замбайтай бурхан тий ингээд нээхэд харахаар хүн байхгүй. Тэгээд хаахаар бүжиглээд идэхтэй тэгээд дахиад нэнкүүд 2 хуваагдаал тэгэл хаагаал дахиад нэнкүүд нэг юм гарч ирэл тэгэл ингээд хөдлөөд яагаад ингэж байгаагийн учир шалтгааныг би бол одоо олцсон ойлгоцсон. Тэгээд та хэд яг яаж ингэж хийгээд байна гэдгийг нь ингээд өөрсдийнхөө таамгийг бол мэдчихэж байгаа хүн доор нь комментэр бичээр энэ бичлэгийн доор. Тэгээд би бол ингээд хэсэг хугацааны дараа ингээд та бүхэд ингээд доогуур нь комментоор ингээд тайлбарлаад хэлчих болно. За тэгээд Бенин улсын ард иргэд бол маш гоё тийм одоо 80% нь бараг 90% нь бол ийм гадны иргэдэд их тийм ээлтэй нөхөрсөг. За тийм тусч их гоё хүмүүс байлаа. Тэгээд зарим нэг улсад алдсан бол ингээд энерги Бенин улсад ирээд бол ингээд маш сайхан нөхөж явлаа. За ингээд миний дараагийн очих улс бол Нигери улс байгаа. Ингээд Нигери улсын бичлэгээр уулзцгаая.